ноцтой хэрэг. Нэгэн игдүүтэй Япон эмэгтэй цахим сүлжээний од шууд дамжуулалт гадаа хийж байхдаа гэмт этгээдийн халдлагад өртөж хэдэн мянган үзэгчид шууд дамжуулалтаар энэхүү аимшигт хэргийг нүдээр харжээ. Алуурчин бүр шууд дамжуулалтын дүрсэд ил гарч ямар ч айх эмээх зүйлгүй байв. Хэрэг гарсан ихэнх үед бүх хүмүүс алуурчны хэрцгийг буруушааж залуухан эмэгтэй стримерийн өмнөөс харамсаж байлаа. Гэвч мөрдөн байцаалт гүнзгийрхийн хэрээр олон нийтийн санаа бодол эрс өөрчлөгдөж, хохирогч руу нулимж, харин алуурчныг өрөвдөн хайрлах болов. Энэ шууд дамжуулалтын үеэр гарсан хүн амны хэрэг яагаад ийм гинти эргэлт гарах болов? Үүний ард ямар нууц нуугдж байсан бэ? Өнөөдрийн түүх рүү хамтдаа орцгоё. 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Шинжуку дүүргийн Такадано Баба метроны зогсоолын ойролцоох гудамжинд Магами Ай хэмээх богино үстэй эмэгтэй стример гадаа шууд дамжуулалт хийж шүтэн бишрэгчдтэйгээ хөгжилтэйгээр харилцан ярилцаж байв. 9 цаг 50 минутад маш хэвийн үргэлжилж байсан шууд дамжуулалтын дүрс гинт эргэлдэж утас нь газар дунснаар юу ч харагдахгүй болжээ. Шууд дамжуулалтын цаана эмэгтэй стримерийн амь тэмцсэн хашгираан цуврсаар байв. Юу болсныг ойлгоогүй үзэгчид стример гинтийн зүйлтэй тулгарсан эсвэл урьдчилан бэлдсэн зохиол гэж таамаглан олноор сэтгэгдэл бичиж байлаа. Удалгүй шууд дамжуулалт хийж байсан утсыг хэн нэгэн газраас авч дэлгэцэнд малгай, маск өмссөн 40 орчим насны эрэгтэй гарч иржээ. Үзэгчдийн тасралтгүй асуусан асуултад тэрээр ямар ч хуурилгүй, ганц ч үг дуурсангүй. Шууд дамжуулалтанд асар олон хүн орж ирж, үзэгчдийн тоо огцом өсөж, цахим хэрэглэгчдийн асуулт тасралтгүй урсан гарч байсан ч дэлгэцийн өмнөх эрэгтэй чимээгүй л байлаа. Шүтэн бишрэгчдийн зүрхийг зүссэн энэ дунд иргэм насны эрэгтэй бол энэ хэргийн алуурчин байсан юм. Тэр бол тухайн үед байсан 42 настай Такано Кеничи байлаа. Утас сэргэлдэн газар унаж хашгирсан чимээ гарсан нь ямар нэгэн зохиол биш байв. Такано Кеничи стример охиныг гадаа шууд дамжуулалт хийж байх үед нь хутгалсан байна. Хэрэг үйлснийхээ дараа тэрээр хэргийн газраас зүхтахыг оролдсонгүй. Харин амьд явах ямар ч хүсэлгүй мэт царайлж, хувь заяатайгаа эвлэрэн тэрхүү газраас зүхтаагүй үлджээ. Гудамжинд хүн амны хэрэг гарсан тул хажуугаар өнгөрч байсан хүмүүс тэр даруй цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар ирэхэд Такано Кеничи ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй, маш дуугүй байж, цагдаагийн машинд чимээгүйхэн суужээ. Үүний дараа хэргийн газар үлдсэн цагдаа нар хэрэг гарсан газраас 13 см урттай хоёр ширхэг ангийн хутга олсон байна. Энэ хоёр хутга нь алуурчин хэрэг үлдэхдээ ашигласан аллагын зэвсэг байв. Стример охин 30 гаруй удаа хутгалуулж, ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэжээ. Харамсалтай нь хэрэг гарснаас хойш 1 цаг 20 минутын дараа Магами Ай шархаад алгүй нас барсан байна. Цахим сүлжээний од шууд дамжуулалт хийж байхдаа ам өргөцсөн нь өөрөө дуйлаан дагуулах нь тодорхой юм. Олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэргийн талаар мэдээлж, иргэдч Японы нийгмийн аюулгүй байдал уламжлалд ордож байна. Яаж гудамжинд ийм зүйл гарч чадж байна хэмээн халагилцгааж байв. Тоо томшгүй олон хүмүүс Магами Айгийн үхэлд харамсаж, алуурчны энэхүү хэрцгий үйлдэлийг буруушааж байлаа. Бүгд хэргийн явцыг анхааралтай ажиглаж, илүү их нарийн ширийн зүйлсийг мэдхийг хүсэж байв. Алуурчин Такано Кеничи яагаад Магами Айг хөнөх болов? Тэр хоёрын хооронд ямар нэгэн холбоо байсан уу? Мөрдөн байцаалт гүнзгийрхийн хэрээр Магами Ай болон Такано Кеничи нарын олон чатны түүх ил болоход олон нийтийн санал бодол эрс өөрчлөгдөж эхэллээ. Олон хүн Такано Кеничиг өрөвдөж эхэлсэн бөгөөд харин хэрцгийгээр алагдсан Магами Айг өөхөх ёстой хүн байсан гэж үзэх хүмүүс ч гарав. Нэг талд нь шүтэн бишрэгчд болон сайн санаат хүмүүс Магами Айгийн алагдсан газарт ирж хүндэтгэл үзүүлж байхад нөгөө талд нь уурссан хүмүүс хэргийн газарт ирж өргөсөн зүйлсийг гიშгчиж байв. Яг л ийм туйлширсан хагарал, эрс тис ялгаатай хандлага алуурчин болон хохирогч хоёрын хооронд үүсжээ. Тэгвэл стример охин болон алуурчин хоёрын хооронд чухам яг юу болсон юм бэ? Ам өргөцсөн стример Магами Айгийн жинхэнэ нэрийг Сато Эри гэдэг байв. 2003 онд Токиогийн Тама хотод төрсэн Магами Ай багасаа л салж сарнсан гэр бүлд өсжээ. Ээж нь өдөр бүр архи удаг, замбраагүй амьдралтай бөгөөд хүүхдээ огт анхаардаггүй байв. Магами Ай эцгийгээ хэн болохыг ч мэддэггүй байлаа. Ийм орчинд өссөн охин багасаа зөнгөөрөө өсч хэний ч хараа хяналтгүй байсан бөгөөд ердөө 15 наснда сургуулаа орхиж янз бүрийн хүмүүс холилдсон нийгэм рүү шууд орж ээжийнхээ замналаар алхажээ. Тэрээр эхлээд Токиогийн нэгэн шөнийн клубт үйлчлэгч хийж янз бүрийн ирчүүдийн дунд эргэлдэж архи ууж мөнгө олдог байв. 2021 онд 18 настай байхдаа тухайн үеийн найз залуутайгаа гэрлээгүй байж нэгэн хүүтэй болжээ. Магами Айгийн төрлөх хуваа хичээсэн
Хүйтэн хөндий зан нь түүнийг ихийн хариуцлагыг хүлээж чадахгүй болгосон юм. Ээж нь түүнд яаж ханддаг байсан шиг Магами Айч бас энэ хүүхдээ огт тоодоггүй байв. Хүүхдээ хооллох, живх солих, унтуулах гээд бүх ажлыг найз залуу нь хийдэг байжээ. Хүүхдээ удаан хугацаагаар асрамжийн газарт байлгасны эцэст төвчгөө байсан найз залуу нь хүүхдээ өөрөө авч өсгөхөөр шийдсэн бөгөөд тэр хоёрын харилцаач үүгээр дуусгар болжээ. Хүүхэд төрүүлснийхээ дараа Магами Ай шөнийн клубтээ буцаж очиж арх удаг ажиллаа хийхийг хүссэнгүй. Бас зөв зүйтэй ажил хийж амьдрахыг ч хүссэнгүй. Тэрээр цахим сүлжээнд шууд дамжуулалт хийх нь шөнийн клубт арх уухаас хамаагүй хурдан бөгөөд амархан мөнгө олдог болохыг олж мэдэв. Мөнгө өрөх дуртай фэнүүдээ өөрийн бүтээсэн дүрээрээ татаж чадна гэдгийг ч ойлгожээ. Тиймээс Магами Ай гэх нэрээр шууд дамжуулалтын платформд хаяг нээсэн байна. Энэ охин хэдийгээр олон зүйл үзсэн ч гаднаасаа маш гим хоргүй хөөхөн дүү охин шиг гин томоогүй харагддаг байв. Гэвч тэрээр шууд дамжуулалт хийхдээ маш аргатай, бас тооцоотой байсан бөгөөд энэхүү эрс тис ялгаатай байдал нь харин ч түүнийг олон хүний анхаарлын төвд оруулжээ. Ялангуяа мөнгөтэй өгөөмөр хэд хэдэн ах нар түүнийг маш ихээр дэмжиж тасралтгүй хандив өгдөг байлаа. Харин хэрэг гарах үед алууч нь 42 настай байсан бөгөөд энэ охиноос бүхэл бүтэн 20 насаар ах байв. Японы Точиги мужийн уугуул Токио дахь нэгэн жижиг компани жирийн худалдагч байлаа. Түүний зан чанар маш дотгошоо, ичимхий бөгөөд хүнтэй харилцахдаа муу, ажил болон амьдрал дээрээ ч үргэлж ганцаардмал нэгэн байв. Хүмүүс түүнийг маш дуугүй, номхон хүн гэж дүгнэдэг байжээ. Такано Кеничи өмнө нь хизээч найз охинтой байж үзээгүй бөгөөд эргэн тойрных нь түүнийг үргэлж хөгшин гоо нэр хэмээн хошигндог байв. Чадвар нь тийм ч сайн биш тул ажил нь ч муу. Сарын орлого нь ердөө 160 мянган йен байлаа. Энэ орлого нь Японы дунджаас хамаагүй доогуур бөгөөд өдөр тутмын хэрэгцээгээ хангахад л арай ядан хүрдэг байв. Түүнд ямар ч хоримтлал байсангүй. Өдөр бүр түрээсийн жижигхэн өрөөндөө буцаж ирээд гар утсаа нээж шууд дамжуулалт үзэх нь түүний цорын ганц сэтгэлийн түшиг болдог байжээ. Харин Магами Ай гарч ирсэн нь түүний саарл амьдралыг гэрэлтүүлсэн. Гэрэлт туяа мэт байлаа. 2021 онд Магами Ай дөнгөж шууд дамжуулалт хийж эхэлж байх үед Такано Кеничи санамсаргүйгээр түүний шууд дамжуулалтыг үзжээ. Магами Айгийн том нүд, эгдүүтэй инээмсэглэл, гин томоогүй мэт дүр төрх нь Такано Кеничиг маш ихээр татсан байна. Түүнээс хойш тэрээр Магами Айгийн шууд дамжуулалтын байнгын зочин болж өдөр бүр яг цагтаа дэлгэцийн өмнө сууж түүнийг үзэн яриаг нь сонсох болжээ. Хэдийгээр зөвхөн чимээгүйхэн сэтгэл үлдээдэг байсан ч тэр үүндээ маш их сэтгэл хангалуун байв. Магами Айгийн анхаарлыг татахын тулд Такано Кеничи аажмаар ханд өгч эхлэв. Эхлээд хэдэн зуун йенээс эхлээд сүүлдээ хэдэн мянга, 10 хэдэн мянган йен болж удалгүй өөрийнхөө бүх мөнгийг үрж дуусгаад Магами Айгийн хамгийн том хандивлагч болсон байна. Ах нарынхаа мөнгийг үргэлжлүүлэн саахын тулд Магами Ай шууд дамжуулалтын үеэр Такано Кеничид хандан хоёрдмол утгатай зүйлс ярьж бүр нэгэн тусгай урамшуулал зарласан байна. Хэрв ах нар 400 мянган йенээс дээш ханд өгвөл түүнээс холбогдох дугаарыг нь авч хуваарай чадлах эрхтэй болно гэжээ. Олон жил ганцаардсан Такано Кеничигийн хувьд энэ нь асар том уруу таталт байлаа. Тэрээр үүнийг Магами Айгаас түүнд үзүүлж буй онцгой хүндэтгэл тэдний харилцааг улам бүр ойртуулах эхлэл гэж бодсон байна. Такано Кеничи эргэлзэх зүйлгүйгээр банкнаас 400 мянган йен зээлж шууд л Магами Айд хандивлжээ. Ингээд тэр хоёр цахим сүлжээнд амжилттай найзууд болсон байна. 2022 оны 100 Такано Кеничи Магами Айг шууд дамжуулалт хийгээгүй үедээ Токиогийн нэгэн зоогийн газарт цагийн ажил хийдэг болохыг олж мэдэн улам ойртож эхэлсэн бөгөөд тэдний харилцаа илүү дотн болжээ. Дараагийн үйл явдал тунч тань санагдах үзээ. Магами Ай өөрийнхөө эмгэнэлт түүхийг аажмаар ярьж эхэлжээ. Архинд орсон байнга зодож хараадаг ээж нь мөрийтэй тоглоомд донтож асар их хүрэнд орсон гэх мэтээр ярьсан байна. Түүнд асран хамгаалах шаардлагатай жаахан охин дүү байдаг. Өөрөө өдөр бүр ажил хийж бас шууд дамжуулалт хийдэг нь гэр бүлээ тэжээх зорилготой гэж ярьжээ. Эдгээр хагас үнэн хагас худал ярианд хизээч эмэгтэй хүнтэй үерхэж үзээгүй. Такано Кеничи бүрэн автсан байна. Тэрээр хайртай бүсгүйгээ ийм хүнд хэцүү амьдарч байгааг хараад төвчж чадсангүй. Хэдийгээр өөрөө мөнгө муутай байсан ч бүх боломжоор түүнд туслахыг хүсжээ. Магами Айч бас янз бүрийн шалтгаанаар Такано Кеничигээс мөнгө зээлж эхлэв. 2022 оны 9-р сарын 8-ны өдөр Магами Ай анх удаа Такано Кеничигээс өөрөө мөнгө зээлхийг гуйсан бөгөөд маш дорд бас өрөвдмөр өнгөөр. Аха, би танаас нэг зүйл гуйж болох уу? Үнэхээр их санаа зовж байна. Өчигдөр ажилдаа явахдаа төрөвч мартчихаж, өдрийн хоолойч идэж чадсангүй. Надад баг зэрэг мөнгө зээлээч.
Маргааш эсвэл нөгөөдөр би заавал буцааж өгнө. Гуйж байна гэжээ. Зурууст ирсэн уйлжгүй царайг хараад Такано Кеничигийн зүрх маш их өвдөж мөнгөн дүнгийн асуусныхаа дараа ямар ч олон үггүйгээр шууд 30,000 йен шилжүүлсэн байна. Ердөө 6 хоногийн дараа Магами Ай дахин Такано Кеничи рүү зурвас бичиж утасны төлбөрөө төлөөгүй тул шууд дамжуулалт хийж чадахгүй байна. Дахиад 20,000 йен зээлээч надад үнэхээр мөнгө алга гэжээ. Такано Кеничи дахин зээл авч мөнгийг нь ямар ч асуудалгүй шилжүүлсэн байна. Үүнээс хойш өдрүүдэд Магами Айд хоолны мөнгө байхгүй болох, шөнийн клубт найзынхаа тооцоог хийх, байрны түрээсийн хугацаа дуусах, ээж нь өвдөх зэргээр мөнгө зээлэх шалтгаан нь тасрахгүй гарах болов. Такано Кеничи юу ч гуйсан бүгдийг нь биелүүлж байсан бөгөөд ердөө 1 сарын дотор Магами Айд сая гаруй йен зээлжээ. Такано Кеничигийн банкны зээлийн эрхч дээд хэмжээнд хүрсэн байв. Магами Ай дахин мөнгө зээлэхээр гуйхад Такано Кеничи өөр аргагүйд хүрч өөрийнхөө нөхцөл байдлыг үннээр нь хэлээд Магами Ай сэтгэлээ нээн түүнд маш их хайртай бөгөөд хамт байхыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Гэтэл Магами Ай зөвшөөрсөнгүй. Зөвхөн гэрийн нөхцөл байдал сайнгүй байгаа тул одоохондоо үерхэх талаар бодохыг хүсэхгүй байна гэж хэлээд өөрийгөө хор тавдартай болсон байж магадгүй. Хуучин найз залуугийнхаа өрийг төлөх гэж байнга дарамтлуулж байна. Надад үнэхээр мөнгө хэрэгтэй байна гэж шаналсан дүрсгэн Такано Кеничигээс үргэлжлүүлэн мөнгө зээлхийг хүсжээ. Мөн ахаа, та мөнгө олж чадахгүй байна гэж үү? Зүгээр дээ. Та ажил болон орлогын хуурамч тодорхойлолт гаргуулчих болно шүү дээ. Банкнаас зээлж чадахгүй бол хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч болно үсттэй хэмээн ятгажээ. Магами Ай Такано Кеничид хандан таал байхгүй бол би амьдрч чадахгүй. Би танд хамгаас илүү хайртай гэж байн хэлдэг байв. Такано Кеничи хайртай бүсгүйгээ зовж байхыг харж твцсэнгүй. Магами Айгийн хийснээр янз бүрийн бичиг баримт хуурамчаар үлдэж, хувь хүмүүсээс өндөр хүүтэй их хэмжээний мөнгө дахин зээлэн Магами Айд өгсөн байна. Шууд дамжуулалтын үеэр хандивсан мөнгийг эс тооцвол Такано Кеничи нийтдээ 2,514,800 йенийг Магами Айд зээлүүлсэн байв. Тэрээр гинхнээр Магами Айг зүгээр л төр зүрийн хүндрэлтэд тулгарсан шууд дамжуулалт хийгээд мөнгөтэй болохоор буцаагаад өгнө гэж бодож байлаа. Гэтэл үнэндээ Магами Ай зээлсэн мөнгөөрөө тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авч өндөр зэрэглэлийн зоогийн газруудаар үйлчлүүлж байв. Токиогийн Шинжуку дүүргийн Кабукичо дахь эрэгтэй үйлчлэгчтэй шөнийн клубт орж олон залууст мөнгө цацаж ориглон дарс буудуулдаг байв. Амархан олсон тэр мөнгнөөс өөрийнхөө хүүхдэд нэг ч сохор зоос өгөөгүй бөгөөд ихэнхийг нь үйлчлэгч залууст үржээ. Хөгшин ирээс мөнгө саагаад залуу хүүгүүдэд үрнэ гэдэг энэ нь нэг төрлийн ёжлол биш гэж үү? Такано Кеничи цаашид мөнгө олж чадхаа болоход Магами Ай түүнтэй аажмаар хөндөрч эхлэв. Цахим сүлжээнд ч бусад шүтэн бишрэгчд нь Магами Айд мөнгө зээлээд буцааж авч чадаагүй тухай мэдээллүүд ар араасаа гарч эхэллээ. Гэвч Такано Кеничи түүний өмнө өрөвдмөр илдэг харагддаг байсан тэр охин өөрийг нь зориуд хуурсан гэдэгт итгэхийг хүсэхгүй л байв. Тэрээр Магами Айтай холбогдож мөнгөө нэхэхийг оролджээ. Гэтэл Магами Ай түүнийг тоохоо болж зурваст нь хариу бичихгүй. Эсвэл янз бүрийн шалтгаан тоочин хугацаа хойшлуулсаар байв. Эцэст нь Такано Кеничи өөрөө төлж чадахгүйд хүрч зээлийн компаниудын нэхэмжилсэн дуудлага утсыг нь амраахаа болж бүр гэрт нь хурч ирж дарамтлах үед сая нэг бүрэн сэхэрчээ. Магами Ай өөрийг нь луйварцсан байлаа. 2023 оны 1-р сард мухардалд орсон Такано Кеничи Магами Айг шүүхэд өгч түүнээс 2,510,000 йенийг нэхэмжилжээ. Мөнгө зээлэх бүртээ чатын түүх болон шилжүүлгийн баримттай байсан тул шүүхээс Магами Айг тогтоосон хугацаанд Такано Кеничигийн өрийг барагдуулах ёстой гэж шийдвэрлсэн байна. Гэвч Магами Ай шүүхийн шийдвэрийг огтхон ч тоосонгүй. Тэрээр шууд дамжуулалтын хаягаа устгаж Такано Кеничитэй холбоо тасалж алга болжээ. Өрөндөө баригдсан Такано Кеничи аргагүй эрхэнд цагдаад хандсан байна. Гэвч цагдаа нар иргэний энэхүү үрийн маргааныг шүүх шийдвэрлсэн тул тэдэнд өөр хийх зүйл байхгүй бөгөөд зөвхөн хүлээх хэрэгтэй гэдгийг Такано Кеничид хэлжээ. Тэр үед Такано Кеничигийн амьдрал урд өмнө байгаагүй харанхуй ангал руу унсан байна. Зээлийн компани хүмүүс өдөр бүр хаалгыг нь балбаж доромжилж сүрдүүлдэг байв. Түүний бүх цалин өрөнд явж бүр хоол идэгч мөнгөгүй үлддэг болжээ. Удаан хугацааны дарамт төгшүүрээс болж тэрээр нойргүйдэлд орж өдөр бүр нойрны юм ууж байж арай ядан унтдаг байв. 42 настай тэрээр 50-60 настай өвгөн шиг хөгшин харагддаг болсон бөгөөд сүүлдээ компани ч түүнийг ажлаас нь халсан байна. Яг ингээд бүрэн цөхрөлд орсон байх үедээ Такано Кеничи Магами Айгийн өөр нэг нууц хаягийг олж мэджээ. Хаягийг нээгээд үзтэл Такано Кеничигийн уур хилэн дээд цэгтээ хүрчээ.
Энэ хаягт Магами Ай нэгэн танихгүй эрэгтэйтэй маш дотн инээмсэглэл тодруулан зогсож байв. Тэд ганган тансаг хувцлаж Хавай руу аялж покерын тэмцээнд хүртэл оролцсон байлаа. Магами Ай энэ хаяг дээрээ тэр эрэгтэйтэй гэрлэх гэж байгаагаа ч зарласан байв. Энэ үед Такано Кеничи бүрэн гүйцэд ойлгож Магами Айгийн өмнөх мөнгө зээлсэн олон шалтгаанууд нь бүгд худлаа болохыг ойлгов. 時刻はですね、今日本とは逆で 2024 онд Такано Кеничи дахин шүүхэд хандаж, шинээр цуглуулсан нотлох баримтуудаа гаргаж өгөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийг хүссэн боловч үр дүнд хүрсэнгүй. Магами Айгийн банкны дансанд ямар ч мөнгө байхгүй байлаа. Охины банкны карт царцаагдсан бөгөөд орлогын их усүргөө болсон тул тэрээр шууд дамжуулалт хийж мөнгө олохыг хүссэн чадахгүй байв. Тэрээр өөрөө шүүхэд ирж нэгэн гэрээ санал болгосон бөгөөд өөрөө шинээр хаяг нээн шууд дамжуулалт хийж олсон мөнгөөрөө эхлээд Такано Кеничигийн өрийг төлнө гэжээ. Харин Такано Кеничи түүний шууд дамжуулалтанд саад учруулахгүй бөгөөд тэдний өрийн харилцааны талаар хүнд ч хэлэхгүй байх ёстой болсон байна. Такано Кеничид өөр сонголт байгаагүй тул энэхүү гэрээг зөвшөөрөхөөс өөр аргагүй хүрчээ. Охины банкны карт хэвэн болж дахин шин шууд дамжуулалтын хаяг нээв. Өмнөх туршлага дээрээ үндэслэн тэрээр маш хурдан хугацаанд цөөнгүй шүтэн бишрэгчдийг татаж чадсан байна. Өрөндөө баригдсан Такано Кеничи үргэлж нэрээ нууцлан шууд дамжуулалтын өрөөнд нь орж Магами Айгийн орлогыг багцаагаар тооцоолон түүнийг мөнгө олж өрийг нь өгнө гэж хүлээж байв. Гэвч бүтэн сарын турш үдсний эцэст Такано Кеничигийн тооцоосноор Магами Ай бараг сая орчим йен олсон байх ёстой ч түүнд нэг ч зоос буцааж өгсөнгүй. Үүнээс ч илүүгээр түүнийг бухимдуулсан зүйл бол Магами Ай дахин цахим сүлжээнд сүүн бүгж болон гэрлэх гэж байгаа мэдээлэл нийтэлсэн байв. Такано Кеничи маш дорой байдлаар Магами Ай руу зурвас бичиж сар бүр бага хэмжээгээр ч хамаагүй өгвөл өөрийнх нь амьдралыг залгуулахад тус болохыг гуйсан боловч Магами Ай шууд л түүнийг блоклсон байна. Энэ удаад Такано Кеничи бүрэн цөхөрчээ. Зээлийн дарамтад орж амьсгалж чадахгүй шахан болсон тэрээр өдөр бүр өлөн зэлмөн нойр дутуу амьдарч байв. Харин энэ бүхнийг бий болгосон Магами Ай өнгөлөг аз жаргалтай амьдралаар амьдарсаар байлаа. Такано Кеничи үүнийг бодох тусам уур хилэн нь оволзож нэгэн аимшигт бодол түүний дотор бүрэлдэн тогтов. Тэрээр Магами Айд хийсэн үйлдэлийн төлөөсийг төлөвлөхөөр шийджээ. こんにちは。私山手線一周するんですけど。2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хэрэг гарахаас нэг өдрийн өмнө Магами Ай шууд дамжуулалтын өрөөндөө шүтэн бишрэгчдтэй хандан гадаа шууд дамжуулалт хийж Токиогийн гол төмөр замын шугам болох Яманоте шугамыг тойрох болно гэдгээ баяртайгаар мэдэгдэв. Шүтэн бишрэгчд нь хандаа өгөх замаар шоо хайж, шооны тоогоор Магами Ай санамсаргүй даалгавруудыг биелүүлэх ёстой байв. Шооны тоонд харгалзах даалгавруудыг төлөвлөх үед, дөрвийн тоонд ямар даалгавар өгөх талаар хэлэлцэж байх үед хамт шууд дамжуулалт хийж байсан эрэгтэй стример хэрвээ дөрвийн тоо боовол чи өгчиж болохгүй юу хэмээн харгас хошигнол хийсэн боловч энэ нь үнэн болно гэж хинч төсөөлөөгүй юм. 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Магами Ай төлөвлөгөөнийхөө дагуу 9 цагт Яманоте шугамын Шинжуку өртөөнд ирж гадаа шууд дамжуулалтаа эхлүүлв. Тэрээр зандаа зогсож дэлгэцийн өмнөх шүтэн бишрэгчдтэйгээ хөгжилтийн ярилцаж хаяа шоо хайж шүтэн бишрэгчдийнхээ өгсөн даалгаврыг биелүүлж сэтгэл санаа нь маш өндөр байгаа мэт харагдаж байлаа. Түүнд ямар ч аюул ойртож байгааг огтхон ч анзаарсангүй. Харин Такано Кеничи аль хэдийн нэрээ нууцлан Магами Айгийн шууд дамжуулалтыг үзэж шууд дамжуулалтын байршлын дагуу Магами Айг дагаж байлаа. Өглөөний 9 цаг 50 минутанд Магами Ай Такадано Баба өртөөний орчимд ирэх үед Такано Кеничи шууд дамжуулалт хийсээр байсан Магами Ай гүйцэж иржээ. Бүхнийг эцэлэхээр шийдсэн тэрээр цүнхнээсээ 2 сарын өмнө худалдаж авсан хутгаа гаргаж ирэн Магами Ай руу ухсхийн дайрчээ. Ямар ч үг хэлэлгүйгээр Магами Айгийн толгой хүзүү, цээж зэрэг дээд биеийн амин тус газрууд руу 30 гаруй удаа хутгалсан байна. Шууд дамжуулалт хийж байсан утас газарт унаж хашгирсан дуу чимээ шууд дамжуулалтын үеэр цуурайтсан ч юу болсныг ойлгоогүй. Шүтэн бишрэгчд нь шуугилцсаар л байлаа. Цагдаагийн газар маш ойрхон байсан тул цагдаа нар 1 минутын дотор хэргийн газарт ирж зүхтаагүй байсан Такано Кеничиг газар дээр нь баривчилсан бөгөөд цагдаа нарын яриач мөн шууд дамжуулалт бичигдэн үлдсэн байна. あなたがこれで刺したのね。現着しました。被疑者確保、被害者一見して死んでおります。刃物も現状、知り合いで刺したとの実況あり。 Сэжигтэн баригдсан хохирогч харахад л амьдрах найдваргүй болсон байна. Амин үзүүлэлтгүй болсон байна. Энэ бол ямар нэгэн тоглоом эсвэл жүжиг биш, харин бодит хүн амны хэрэг байлаа.
Энэхүү аимшигт хэрэг дөнгөж ил болоход цахим хэрэглэгчид бүгд Такано Кеничигийн хэрцгийг буруу шааж Магами Айг өрөвдөж байв. Гэвч тэр хоёрын чатын түүх болон өр төлбөрийн баримтууд дэлгэтгэхэд олон нийтийн санал бодол орвонгоороо эргэв. Тэрээр худал ярьж шудраг хүний сэтгэл болон мөнгийг заллин авч дими үрж өрөө төлөхөөс татгалцсаар эцэстээ ийм эмгэнэлт явдалд хүргэсэн байлаа. Такано Кеничи байцаалтын үеэр сэтгэл санаанд тогтворгүй байж Магами Айг хөнөөх бодлого байсан гэж мэдүүлсэн тул цагдаа нар түүнд сэтгцийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнгээр Такано Кеничид сэтгэл хөдлөлийн хямрал байгаа боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадварт нь нөлөөлөх үс сэтгцийн өвчнгүй бөгөөд өөрийн үйлдэлийн хууль бус болон нийгэмд аюултай шинж чанарыг тодорхой ухамсарлаж байсан гэж дүгнсэн байна. 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Такано Кеничид санаатаагаар хүний амь хөнөөсөн хэрэгээр албан ёсоор яллах дүгнэлт үйлдсэн байна. Японд хүн амны хэргийн шүүх үйл явц ихэвчлэн маш удаан үргэлжилдэг бөгөөд прокурорын зүгээс түүнд бүх насаар нь хорих эсвэл 20 жилээс дээш хугацаагаар хорих ял төлөвлөх төлөвтэй байна. Харин Такано Кеничигийн зүгээс өөрийн сэтгцийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн сэдлийн онцлогт үндэслэн ялыг хөнгөрүүлэхийг хүсэх магадлалтай юм. Худал хуурмаг, шуналт хүслээс үүдэлтэй энэхүү эмгэнэлт явдал эцэстээ ийм байдлаар өндөрлөв. Магами Ай худал хуурмагаараа шудраг нэгний амьдралыг сүрүүлж мөн өөрийнхөө амийг ч алдлаа. Такано Кеничи төр зуурын уур хилэн цөхрөлийн улмаас өшөө авах хамгийн хэрцгий аргыг сонгож эцэстээ гяндангийн мухарт хоригдохоор болжээ. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол дагхаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай. ゴミすぎるだろ普通に。